2029-нд Японы улсын Токио хотод зохион байгуулагдсан Decon 2023 буюу хиймэл оюун ухаанаар бүтээгдэхүүн бүтээж зах зээлд үнэлүүлэх олон улсын тэмцээнд Монгол улсын шинжлэх ухааны технологийн их сургуулийн Косон технологийн коллежийн 3 оюутан багшийнхаа хамтран энэхүү төхөөрөмжийг хиймэл оюун ухаанаар бүтээж зах зээлийн үнэлгээгээр 4 тэрбумын үнэлгээ авсан том амжилтыг үзүүлээд ирсэн байна. Ийм бид тэдэнтэй ярилцахаар яг одоо шинжлэх ухааны технологийн их сургууль дээр ирээд байна. Сайн цонуушдис Косон технологийн коллежийн цахилгаан электроникийн ангид суралцдаг эсэг багийн гишүүд байна. Эсэг багийн гишүүн ганц юм байна. Төгсгөлэг гэдэг. Анаатай. Бид нар сая жил болгон Токиот зохион байгуулагддаг Deep Learning Contest олон улсын тэмцээнд 4 сарын 28-29-ний өдрүүдэд оролцоод ирсэн байгаа. Тэгээд бид нар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах санаагаараа бид өөрсдийнхөө бизнесээ 4 тэрбум төгрөгөөр үнэлүүлээд ирсэн. Бид нар болохоор 2022 оны одоо 9 сараас эхлээд бүтээлийнхаа санааг хайж явж байхдаа энэ бол хоорондоо ингээ нэг баг болсон. Тэгээ манай нэг багийн гишүүн бол өөр багт байж агаад тэгээ 11 сар зүйлд орж ирсэн. Тэгээ манай одоо удирдах явж байгаа багш бол Штис Косон технологийн коллежийн цахилгаан электроникийн багш санжтгүй гэж юм байна. Бид анх энэ тэмцээнд оролцох гээд оролцгийг шийдээд тэгээд яг ямар санаагаар орох уу гэдээ ингээд хайж агаад тэгсэн чинь ингээд Монгол төдийгүй ер нь ингээд үйлдвэрийн ослоо амар маш их гардаг. Ер нь бол жил болго ингээд амар өсдөг. Тэгээ энэ асуудлыг шийдэх гээд тэгээд энэ санааг болсон. Энэ болохоор одоо ингээд бидний тэмцээнд одоо ингээд зурлах хийсэн прототип ингээд шатандаа бүтээсэн бүтээл маань байгаа. Тэгээд энэхүү бүтээлийн одоо ингээд гол онцлог зүйл нь ингээд миний бодлоор ингээд надад яг ингээд яг зургийн аппарат харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд яагаад гэж байгаа гэхээр одоо ингээд бид нар ингээд энэ бидний ашигласан камераа энэ камераар бид нэг ажилтсан одоо ажлын байран дээр ажил хийж байгаа хүмүүсээ хянана. Тэгээд одоо энэ дотор ингээд одоо бидний хамгийн том зүйлс явж байгаа гэсэн үг байхгүй. Бид нар ихтэйгээр ингээд хиймэл оюун ухаан ингээд хийж байгаа ч гэсэн тэрийг ингээд биднэрт ингээд одоо тэрийг ашиглах ажилуулах зүйл хэрэгтэй гэсэн үг. Тэгээд энэ дотор болохоор бид нар ингээд микропроцессор буюу Raspberry Pi 4 ашигласан байгаа. Тэгээд тэрэн дээрээ бид нар өөрсдийн хийсэн одоо хиймэл оюун ухааны тийм зүйлсүүдээ ингээд тэрэн дээрээ хийгээд явсан байгаа. Манай бүтээгдэхүүний ингээд онцлог нь юу вэ гэхээр бид нэр real time-аар буюу одоо ингээд шуудаар ажилчин ингээд хянаад тэгээд өөрсдийн хийсэн одоо модель дээрээ тэр ажилчин ингээд хувцас өмсөн байна уу өмсөөгүй байна уу гэдгийг шалгаад хэрэг өмсөөгүй болон дутуу өмсөн тохиолдолд тэгээд хариуцсан хабын инженерт нь мэддэг тийм бүтээл байгаа. Манай төхөөрөмжийг ашигласнаар одоо ингээд хамгаалалтын хувцас өмсөөгөөс үүдэлтэй гарч болох маш олон ослыг бууруулах боломжтой байгаа. Анх бүртгүүлж та санаа явахгүй л гэж бодсон доо. Ингээд финалийн шат хүртэл явна гэж бол яг ингээд төсөөлөлтөй бол байгаагүй. Тэгээд эхний шатанд тэнцээ гараад ирсэн. Тэгээд хоёрдугаар шатанд дахиад бүтээл явуулчаад за одоо бодлоо дахиад л гараад ирсэн биз. Тэгж явж байгаа финалд орсон. Ер нь сургуультай үе бол Японы хэл бол үздэг. Японы хэлний хичээл явдаг. Гэтэ ихтгэлээ бол яг ихтгэлтэй зориулж яг ихтгэлийнхаа үгээр бол бэлдсэн. 皆さんこんにちは。モンゴルから来ました SF チームです。どうぞよろしくお願いします。皆さん、世界でどれだけの労働災害が発生しているかご存知ですか？最近、途上国の経済発展が急速に進み、それに比例して労働災害も急増しています。ご清聴ありがとうございました。Бид нар бол яг Япон улсад очиж оролцсон анхны гадаад баг болсон маа. Тэнд хамгийн анхны гадаад хүн Японоор хэлсэн удаа болсон гэсэн. Тэгээ бид нар очоод одоо 3 номерт үзүүлээд одоо ингээд бидний өөрсдийнхөө бизнес санааг Япон энээр бол 150 сая энээр үнэлүүлээд Монгол мөнгөөр 4 тэрбум орчим төгрөгөөр ингээд үнэлүүлсэн. Тэгээд бид нарт ингээд тэрийн батлах юм батламж гаргаж өгсөн байна. Тэмцээн бол 3 шаттай. Тэгээ финалийн шатанд бол 10 баг оролцсон. 9 Япон улсын баг, 1 Монгол улсын баг оролцсон. Бусад багуудыг харьцуулах юм бол яг Япон улстай хэрэгжиж болохоор яг Япон улсын асуудлыг шийдэж байсан асуудлууд бол санаанууд бол байсан. Манай санаа бол яг Япон улсад бол зориулагдаагүй, Монгол болон хөгжиж муутай улсад зориулагдсан байсан. Тийм ч учраас одоо манай санааг шүүгчид ингээд бүрэн гүйцэд ойлгоогүй. Одоо Япон улсад хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн учраас ингээд үнэлгээ нь арай бага байгаа юм болов уу гэж бодсон. Энэ төхөөрөмжийг бүтээхэд ер нь бол баг яг багаараа гэдэг ингээд яг багшийн оролцоотой ингээд дөрвөлээ байнгын хамт хийж явсан. Тэгээд яг энэ дотор зүйлүүд бол ингээд биднэрт анх Decon-оос ирж хат ингээд хэрэгтэй зүйлдээ ингээд ашиглаарай гэж тодорхой хэмжээний санхүүжилт орж ирж исэн. Тэр санхүүжилтнээс ингээд одоо шаардлагатай зүйлсийг аваад тэгээд бус зүйлсийг гэсэн ингээд сургууль ч юм уу ингээд тусламжаа өөртөөсөө ингээд аваад одоо энэ бүтээгдэхүүнийг бол ингээд гаргадаг.
бэлтгэлийн үед гэхдээ яг төхөөрөмж бол танилцуулаагүй 28-ных нь өдөр ингээд технологийн шүүгчд ирээд технологио ингээд шалгацдаг, ажиллуулж үзээд тэгэнгүүт бид нар 29-нд болохоор шууд бизнесээ төлхөө танилцуулж өгдөг. Шинэ юм зохиож бүтээж явхад бол Монгол улсад хамгийн түрүүнд тулгардаг асуудал бас оюун нэмжийн асуудал гэдэг. Ингээ нөгөө нэг бүртгүүлж амжаагүй явж идэл ингээ өөр хүн гарч ирээд ингээ санааг нь авчдаг ч юм уу тий. Ингээ арай илүү боломжтой үн ингээ бид нарыг ингээ бүтэн бүтээтүүнийг гаргахаас өмнө ингээ авчдаг ч юм уу. Ингээ оюун нэмжийн асуудал аяах байдаг байхгүй. Одоо бид нар шиг сурагчид ингээ гарчлаа гэж бодоход ингээ патент авч чадахгүй ингээ янз бүрийн бичиг цаасны асуудал ингээ хөөцөлтөд явж хахад ингээ өөр хүн орж ирээд ингээ бидний санаа ингээ олон нийт ер нь цацагдчихж шүү дээ. Тийм болохоор ингээ нэлийн аюултай юм шиг ер нь жоохон оюуны өмчийн асуудал нэлийн байдаг. Залуу хүмүүсийн хувьд бол Монгол улсын хувьд болохоор урлагийн шоу тэмцээнүүд аюул их зохион байгуулагддаг ивэнтээ тэгээ улсаас ч гэсэн тэрийн мөн ер нь дэмждэг. Тэгээд технологи тал дээр ингээ харьцангуй цөөхөн байдаг. Тэгээд одоо ингээд технологи тал дээр ингээд илүү анхаарад ингээд тэмцээн уралдаанууд их болох юм бол ингээд бид нартай адилхан ингээд ийм асуудлыг ингээд шийдэх юмсан гээд ийм тал дээр ингээд одоо өөрсдөө ингээд сориод үзье гэд бодож байгаа багууд оюутнууд тэгээд маш их залуучууд байгаах гэж бодож байна. Тэгээд энэ төрлийн тэмцээн маш их олон зохиогдож байгаасай гэж үзэж байна. Нөгөө одоо ингээд космослогын Японы одоо ингээд одоогийн байгаль нөхцөл төр нэлийн тийм том тулгуурласан сургуулихгүй юу? Одоо 20 настай ингээд инженер болгодог. Тэгээд багаас нь ингээд яг инженерийн ингээд гадар туршлага ингээд өөрт ингээд суулгаж өгсөн тийм сургууль байдаг болохоор тэгээд тийм сургуульд ингээд Монголд ч гэсэн яг ингээд тэр ингээд загвараар ингээд зохион байгуулад ингээд бий болоод ингээд одоо баг 10 жил болох чинь. Тэгээд энэ сургуульд ингээд суралцж ингээд тийм хамгийн их сүүлийн үед ингээд гарсан ингээд утсыг барих хэрэгтэй үстэй. Гэтэ гол нь тэр утсыг яаж ажиллаж байгаа гэдгийг юу ч ойлгодгүй. Зөвөр л ингээд тэр л утас гоё, том л ус барьж бол гоё, тэр л гоё гэл тэрнээс шиг тэр дотор нь яг юу хийж ин тэр утас нь яг юу нэмэхөөсөө сайжирсан болоод ийм үнэтэй ингээд баян харагдуулаад ингээд тэр хөө зүйлсүүдийг ингээд амар сайн тэгээд өөрөө ойлгож тэгээд тэрийг эдэлж хэрэгтэй байгаасаа гэж үздэг. Бидний тэмцээнд оролцох зардлыг бол 100% Японд талаасаа тэр тухайн компани бол даасан байгаа. Тэгээд бид нар өөрсдөөс ямар нэг мөнгө гаргалгүй очоод тухайн бүх зардлаа даалгаад ирсэн. Японы улсын хөгжил технологийн дэвшилж бол ерөөхдөө бол ингээд үнэхээр дээд зүгтээ тулцсан одоо хөгжин настай хүмүүс ингээд шинэ зүйл сэтгэж гаргах одоо наснаас өнгөрцөн. Тэгээд ингээд залуу хүмүүсээсээ шинэ санаа бизнес болчоор зүйл одоо шинэ тоног хөөрөмж гаргаж ирэх санаагаа ингээд хайханд бол ийм хүү тэмцээн дээрээ хөрөн санаа санхүүжилтэн бүр ингээ тулцсан тавьж өгөөд санхүүжилтийн тулцсан тавьж өгөөд ингээ салуучдаа оролцоо ингээ нэмж өгдөг болохоор энэ хүү тэмцээнүүд ер нь Японы улсад аюу олон зохиогддог юм билий. Тэгээ Монгол улс ч гэсэн яг ингээ санхүүжилтийн тавьж өгөөд энэ тэмцээнүүдийг нэлээд олон болгоод олон хүмүүсийн дунд зарлаад гол нь ингээ бүр ингээ зорж Японы залуучуудаа ингээ дундан зарлж өгвөл одоо ингээ Монгол улсын хөгжил гэсэн арай үр дүн байх юм болов уу гэж бодож байна.